Бидний өдөр тутмын амьдралын хэв маяг маань дэлхийд тэр чигтээ энгийн тайван амгалан газар мэт санагдуулдаг. Харин бид дэлхийн ердөө 42%-ыг нь судалсан байгаа бөгөөд 58%-ыг нь огт мэдэхгүй байгаа юм. Тэгэхээр өнөөдрийг хүртэл олдсон 13 гайхамшигтай зүйлстэй танилццгаая. 13. Толгойгүй дахиан мангас. Дэлхийн далай маш өргөө уудан бөгөөд бид ердөө далайн дээд түвшинд л амьдардаг амьтдыг мэддэгч хайгуулчид далайн гүнд буй амьтад болон нууцуудыг нь судлахаар зорих бүрт шинэ амьтад нээж илрүүлдэг гэж хэлэхэд бараг болох үлээ. Энэ сонирхолтой амьтныг далайн толгойгүй дахиан мангас буюу Headless Chicken Sea Monster гэдэг. Учир нь усны мандалд хөвж буй толгойгүй дахианы мах шиг харагддаг тул яагаад ийм нэр өгснгийг гайхах зүйлгүй. 100 орчим метрийн гүнд амьдардаг, 25 см хүртэл томордог, тод ягаан өнгөтэй, хагас тунгалаг байдаг ба далайн гүний өрөөс амьтдын төрөлд багтдаг байна. Энэ амьтныг юу эзэснийг нь гидс дотрыг нь гаднаас нь шууд харж болно. Тэд томхон нууруудаас олддог бөгөөд далайн экосистемийн салшгүй нэг хэсэг гэж үздэг. Учир нь далайн ёроолд унсан хаягдлаар хооллож тэднийг том амьтад барьж иддэг тул далай маш чухал амьтан юм. 12. Атакама аргас. Археологчид сүүлийн 100 мянган жилийн хугацаанд тоо томшгүй олон янзын хүний олдвор олсон бөгөөд тэдгээрээс хувьслын хуулиар дэлхий хэрхэн өөрчлөгдөж буг бидний хэрэгжилж болохоос хүнсний их үсвэрт хэрхэн өөрчлөлт орж байгааг уур амьсгал яаж дасан зохицож байсныг харуулах боломжтой болсон. Олдсон олдвруудыг түүхэн альт цаг хугацааных гэдгийг хэлэх боломжтой болсон ч хаяа үнэхээр хачирхалтай зүйлс олддог байна. Заримдаа судлаачдыг, түүхчдийг мэддэг байсан зүйлээ бүрэн эргэцүүлэн бодоход хүргэдэг. Гэхдээ цорын ганц үнэн арга бол шинжлэх ухааны гүнзгий дүн шинжилгээ хийх явдал юм. Өнөө хүртэл хүнтэй холбоотой хамгийн хачирхалтай олдвор бол 2003 онд Атакамагийн цөлөөс олдсон жижиг хэмжээний арга ас байсан бөгөөд 15 жилийн турш харсан хэнийг ч гайхшруулж байсан юм. Энэ нь ердөө 15 см урт бөгөөд эхлээд юу болохыг нь хэн ч мэдэхгүй байв. Хүн байсан уу? Эсвэл өөр ямар нэгэн үл мэдэгдэх амьтан байсан уу? Эсвэл харь гаригийн хүн байсан уу гэдгийг тогтоож чадаагүй. Арга асны гарал үүслийн талаар хэд хэдэн хувь дааны онолыг бий болгосон гайхмар зүйл биш бөгөөд саяхан буюу 2018 онд ДНХ-гийн шинжилгээ хийснээр баттай олж мэдсэн юм. Арга асыг хүний яс гэдгийг нь баталсан ч арга асны тогтолцоонд 64 ширхэг ер бусын мутац өөрчлөлтүүд байсан. Харин жижигхэн байгаа учраас төрөөд ердөө хитгэн хонсон яраа хүүхдийн яс байсан байна. 11. Бүвэт арлын аврах цав. Бүвэт арал бол өмнөд талаад байрладаг дэлхийн хамгийн алслагдсан газруудын нэг юм. Өмнөд Африкаас баруун өмнө зүгт 2600 км-ийн зайд, Антарктидаас 1600 км-ийн зайд оршдог. Норвегийн нутаг дэвсгэрт багтдаг бөгөөд 1970-ад он судалгааны хөлөг онгоц Антарктид руу явах замдаа арал дээр түр зогсолт хийж байсан байна. Тус арлын онцлог нь 1964 онд Өмнөд Африкийн хөлөг онгоц цаг агаарын ажиглалтын станц барихаар очсон байв. Гэвч тэд эрэг дээрээс олон далайн хав дундаас аврах завыг олж харсан байна. Завин дээр хүн байсан ямар шинж тэмдэг олоогүй бөгөөд логикоор бодоход энэ зав нь том хөлөг онгоцноос салж ирсэн байх ёстой. Халин магнуурын хөлөг онгоцууд ихэвчлэн өмнөд далайгаар явдаг байсан ч арлаас хэдэн зуун километр зайд тогтсон маршрут байхгүй тул яаж энд хурж ирж чадсан нууцлаг байлаа. Анхны онол бол том хөлөг онгоц замаасаа хазааж хэцүү байдалд орж зүхтахын тулд аврах заваар явсан байх ёстой байв. Заваа эрэг дээр үлдээж эрэг дагуу буудалсан хүмүүсийн шинж тэмдэг байх ёстой байсан ч юу ч олоогүй юм. Болсон явдлын тайлбарыг олох гэж 10 жил өнгөрсөн ба хамгийн ойр тайлбар гэвээс 1960-ад оны эхээр том хөлөг онгоц тус арал дээр очисон гэж үзсэн байна. Учир нь тэднийг радио сонирхогчид санхүүжүүлдэг байсан ба дэлхийд даяар холбоо тогтоохын тулд дэлхийн хамгийн алс хол газруудаар аялдаг жуулчид байсан гэж үзсэн. 10. Самрын өт. Самрын өт гэж нэрлэгддэг 162 төрлийн өт байдаг бөгөөд тэдгээр нь дэлхийн бүх далайд байдаг. Тэд амьдралынхаа ихэнх хугацааг далайн ёроолд эсвэл хадан дунд нуугдаж өнгөрөөдөг. Хаяа жижиг чулуунд оросч хэдэн зуугаар олдох тохиолдол байдаг байна. Тэд бол манай гариг дээр хамгийн ер бусын инээдтэй харагддаг амьтад юм. Таацсан анхаараад бас тийм л юм бодсон. Анх энэ амьтныг судлаачид 1767 онд олж нээсэн бөгөөд дунджаар 10 см хавцаа урттай, үзүр нь тэмтрүүлүүдээр хүрээлэгдсэн амтай байдаг. Хатуу хэсэг байхгүй буюу биеийг бүхэлдээ зөөлөн бөгөөд гадны нөлөөнд өртвөл лухших эсвэл гөрүүлзэх мэт хөдөлгөөн хийдэг. Тэднийг хизээнээс хойш амьдарч байгааг хэлж мэдэхгүй байгаа ч 500 сая гаруй жилийн өмнө амьдарч байсныг нотлох зарим нотлохоо байдаг байна. Тэд хамгийн бага хувьссан буюу анх үүссэн цагийнх шигэ маш удаанаар амьд үлдсэн амьтдын нэгт тооцогддог.
Самрын хорхойн шин төрөл зүйл байнга олддог бөгөөд ихэнх нь далайн ёроолт тунж үлдсэн үлдэгдлүүдийг түүж иддэг юм. Асын орнуудад хатаасан хэлбэрээр нь иддэг бөгөөд энэ маш эрэлттэй амттан болдог байна. 9. Lycurgus аяга. Орчин үеийн химийн талаарх бидний ойлголт нь урд өмнө бүтээх боломжгүй байсан шинэ материалуудыг боловсруулах боломжийг олгосон. Гэвч сүүлийн хэдэн зуунд их замыг туулж ирсэн гэж бодож байгаа ч өвөг дээдс маань бидний бодож байснаас хамаагүй илүү хөгжсөн байсныг нотлох объектууд хаяа олддог байна. Үүний хамгийн том жишээнүүдийн нэг бол Lycurgus аяга юм. Энэ Ромын эзэнт гүрний үед хийгдсэн бөгөөд Ромоос олцсон олдврууд дундаас бүрэн бүтнээрээ үлдэж чадсан ховор аягнуудын нэг төдийгүй хамгийн гайхамшигтай нь диакрок гişлэр хийгдсэн байдаг. Энэ нь харж буй өнцгөөс хамааран гэрэл тусч буй хэсэгт өнгө нь өөрчлөгддөг гэсэн утгатай үг юм. Энэ аягны хувьд өнгө нь эрс өөрчлөгддөг бөгөөд араас нь гэрэл асаахад бараа улаан, урдаас нь гэрэл асаахад ногоон өнгөтэй харагддаг. Эрдэмтдээ хамгийн их гайхаж буй зүйл бол энэ өнгөний нөлөөг бий болгох нь тийм ч хялбар зүйл биш бөгөөд хийхийн тулд наана бөмбөсийг ашигладаг байна. Уг шилэнд микроскопын төвшөнт алт мөнгө зэргийг холсон байсан ба Ромын уран дарах санаатаагаар ингэж хийж чадсан уу? Эсвэл санамсаргүй байдлаар ийм сайн бүтээл гаргаж авч чадсан уу гэдэгт эрдэмтэд маргаан үсгдэг байна. Харин нано технологи ашиглан үүнийг дуурайлган хийхийг оролдсон ч орой аягаа гүйцэж чадаагүй байна. Ямар ч тач Ромын эзэнт гүрний хөгжил бидний мэдхээс дэндүү хол хөгжилтэй байсан байх нь. 8. Тасарсан гар. 2824 км урт амаар мөрөн зүүн хойд хятад Орос хэлний дагуу урсдаг бөгөөд эрт дээр үеэс үндэстэн хоорондын хил хязгаар байсаар ирсэн байна. Нутгийн соёлд ч чухал үүрэг гүйцэтгэдэг газар юм. Гэвч 2018 онд Хятадын талын хилээс 32 км-ийн зайд орших Хабаровск хотын ойролцоо эрэг дээрээс нэлээд сонин зүйлийг олсон байна. 27 ширхэг цүнхэнд хосоороо буюу 54 ширхэг хүний гар олдсон байна. Тэд хэн байсан тухай эсвэл яах гэж энд ирсэн тухай асуудлууд гарч эхлэв. Эртний зан үйлийн үлдэгдэл байсан уу? Эсвэл Хятадын мафтай холбоотой байсан уу? Бүр нөгөө талаас харуул цуврал алуурчны харгисал байсан уу гэх мэтээр олон асуулт байв. Мөрдөн байцаалтын явцад гар нь саяхан таслагдсан батлагдсанаар эртний олдвор гэсэн ойлголтыг үгүй хийсэн боловч цуврал алуурчны хийсэн хэрэг гэж хүмүүс итгэж айдас давтцгааж байв. Харин Оросын талаас хүнд гэмт хэрэгүүдийг мөрдөн байцаах хороо уг гарнуудын талаар санаа зовх зүйлгүй сүртэй асуудал биш гэх маягтайгаар зарласан бөгөөд тэр дор нь устгасан байна. Харин тэдгээр гаруудыг зүгээр устгах биш, хурууны хээ болон цус, таслагдсан байдал гэх мэт олон талаас нь шинжилгээ хийж моргт хадгалан эцдийг нь тодорхойлох боломжтой байсан ч хүчээр мэт нуун дарж байгаа нь хамгийн хачирхалтай юм. 7. Алдагдсан нуур. Хэрвээ та өвлийн улиралд Орегон мужаар дайран өнгөрвөл 34 га газрыг хамарсан нуурыг дайрч өнгөрнө. Яагаад ингэж нэрлсэн учиртай бөгөөд урин дулаан цагаар энэ газраар явбал нугал харагддаг байна. Учир нь энэ нуур бол жилийн тодорхой цагт бүр мөсөн алга болдог дэлхийн цөөн хэдэн нууруудын нэг юм. Ийм байдал нь нутгийнхныг төөрөгдөлд оруулсаар ирсэн бөгөөд энэ үзэгдэл маш удаан хугацаанд үргэлжиж байгаа аж. Тус газар нь бүхэлдээ нэгэн цагт галтуулын идэвхтэй бүс байсан бөгөөд тэр үеэсээ үлдсэн хідэн бүтцтэй буюу халуун лав урсдаг зам нэлээд ихтэй байна. Өвлийн улиралд хөрсөнд лав урсдаг байсан 2 том сувгаар дамжин тасралтгүй ус урсаж нуур үүсдэг бөгөөд зуны улиралд энэ байдал нь эсэргээрээ эргэж нуур бүх усаа шавхан хоосордог байна. Өвлийн улиралд ус нь тасралтгүй гарч ирдэг учраас нуур хөлддөггүй байна. 6. Мичиганы Стоунхенж нуур. За би энэ сэдвийг Бермудын гурвалжин бичлэг дээр хальт ярьжсэн. Энэ удаа арай өөр талаас нь өөрөөр та бүхэндээ хүргэе. Стоунхенж бол дэлхийн хамгийн алдартай эртний дурсгалт газруудын нэг бөгөөд тухайн үеийн хүмүүс төсөөлж байснаас хамаагүй өндөр түвшний ойлголт, инженерчлэлийн чадварыг харуулсан байдаг. Стоунхенж баригдаж байх үед ойр хавьд нь хүмүүс суурьсаж байсан ч тогтоогдсон байна. Гэвч саяхан Мичиганд үүнтэй төстэй өөр нэгэн бүтэц олдсон байна. 2007 онд судлаачид живсэн хөлөг онгоцыг хайхаар Мичиган нуурын гүнд хайгуул хийж байхдаа 9000 жилийн өмнө баригдсан Стоунхенжтэй ижил насны эртний балгасыг олж илрүүлсэн байна. Цаашилбал нэгэн чулуун дээр мастодон буюу арслан соёот зааныг дүрссэн бичээс байдаг бөгөөд 10,000 гаруй жилийн өмнө энэ бүс нутагт устсан гэж үздэг. Энэ газрыг эртний хүчтнүүд болох друидуудыг барьсан гэж үздэг ба 10,000 жилээс ч өмнө тэд дэндүү өндөр соёл иргэншилтэй байсныг нь харуулж байна. Мэдээч хэрэг бүрэн судал дуусах хүртлээр жуулчдаас хамгаалж байршлыг нь нууцлж байгаа юм. 5. Уильямсын онцгой домго. Өнөөгийн амьдралд бид ихэнх зүйлсээ цахилгаан эрчим хүчээр хангадаг. Энэ бидний
Гэр орон, машин, утас, компьютер гэх мэт бүх зүйлийг тэжээдэг ба цахилгаангүй ертөнц хэр байхыг бид төсөөлшгүй. 1998 онд John J. Williams хэмээх цахилгааны инженер гэр бүлийнхээ хамт Хойд Америкийн тодорхой нэгэн газар руу аялал хийхээр явсан байна. Алхаж явахдаа өрмөц хатан дээр бүдрээд эргэж хартал нүдэндээ ч итгэсэнгүй. Тэр том чулуунд ороод цахилгааны залгуурыг олж харав. Чулуунууд байгалийн электэлд орж ийм хэлбэрт ордог процесс байдаг ч энэ удаагийнх дэндүү өөр байлаа. Үүнийг хагас сая доллараар худалдахыг санал болгосон Вильямсын хэлснээр 100 мянга орчим жилийн өмнө хийгдэн ашиглагдаж байсан гэдгийг нь баталсан байна. Мэргэжилтнүүд үүнийг шалгаж үзэхэд цав, гаг нуурын шинж тэмдэг илрээгүй бөгөөд дээр нь дарсан чулуу үүсэх үеэс л тэнд байсан гэж үзжээ. Тэгэхээр үүнийг юунд хэрэгэлдэг? Хэн хийсэн бэ гэсэн асуултууд гарч ирнэ. Мэдээж хэрэг үүнийг зүгээр л хуурамч зүйл гэж үзэх хүмүүс олон байгаа ч хариг аргийн түүхэн соёл иргэншилтэй холбоотой байж болох юм. Магадгүй өнгөрсөн үеийн хүн төрөлхтний соёл иргэншил дэндүү хөгжил сайтай байсан бах. Эсвэл ямар нэгэн цаг хугацаагаар аялагчдын тухай онлууд яригдсаар байгаа юм. 4. 3 нүдтэй загас. Simpsons цувралын Springfield-ийн цахилгаан станцын ойролцоох голоос Blinky хэмээх 3 нүдтэй загас олдсон явдал гардаг. Цөмийн цацраг идэвхтэй хог хаягдалт гений өөрчлөлтөнд орсон загасаар гардаг үлээ. Simpsons бол мэдээж хэрэг зүгээр л инэдмийн цуврал хүүхэлтэй. Харин удалгүй бодит амьдрал дээр иймэрхүү асуудлууд гарч эхэлсэн байна. Аргентины Кордоба хотын загасчид хотын ойролцоо цөмийн байгууламж байгаа эсэх нутгийн зэрлэг ан амьтдад ямар нөлөө үзүүлж болох талаар удаан хугацаанд судалж байсан ч 2017 онд айдсанд биелэх шиг л болсон байна. Цахилгаан станцыг найдвартай усаар хангах зорилгоор барьсан уг усан санд загасцалж явсан хүмүүсийн нэг нь саяхан барьсан загсандаа ямар нэгэн зүйл буруу байгааг анзаарсан байна. Тэр загас нь 3 нүдтэй байв. Үүнтэй төстэй генийн хажуудалтай амьтад дэлхийн өөр газруудаас олдсон боловч тэдгээр нь цөмийн станцтай огт холбоогүй газрууд байв. 3 нүдтэй төрөх гэх мэт гажиг байгаль санамсаргүй тохиолдож болох ч гэлээ тохиолдлууд сүүлийн үед улам ихсээр байгаа юм. 3. Lloyds банкны олдвор. Түүхчдэд хүмүүс хэрхэн амьдарч байсныг мэдэх олон арга байдаг ч 1972 онд Их Британий Йорк хотын Lloyds банкны доороос нэгэн сонирхолтой зүйлийг олсон юм. Археологчид викингүүдийн Йорвик суурьнд хайлт хийж байх үед нэгэн өвөрмц модыг олсон байна. Чулуутсан мод эсвэл мөчөр гэхээс илүүтэйгээр хүнтэй холбоотой байсан бөгөөд урд өмнө олдсон хамгийн том чулуутсан ялгадас байв. 20 гаруй сантиметр урт, 5 сантиметр өргөнтэй бөгөөд шинжилгээ хийж үзэхэд голчлон талах мах иддэг хүнийх байв. Мөн хачирхалтай зүйл бол хэдэн зуун ширхэг шимэгчийн өндөгтэй байсан байна. Тэгэхээр тухайн хүн гитсний хорхон халдвартай, нэлээд хүнд өвчтэй байсан байх магадaltaй гэсэн үг юм. Гэхдээ эрдэмтдийн үзэж буугаар тухайн үед иймэрхүү өвчин нэлээд илбэг байсан гэв. Соцыг музейд тавьсан боловч 2003 онд аялын хөтөс санамсаргүй унахсны улмаас 3 хэсэгт хуваасан учраас сэргээн засварлах ажил үргэлжилж байгаа байна. Музейд харин зочдод үзүүлдэг хуулбар нь байдаг. 2. Нууц кино театр. Парисын доор 6 сая гаруй хүний шарилыг хадгалахад ашиглаж байсан маш том хонгилууд байдаг. Уг газрыг катакомб гэдэг ба хотын оршуулгын газраас эрүүл мэндийн асуудал тулгарч эхэлсэн тул 18 дугаар зууны сүүлч үеэр бүтээн байгуулалтыг эхэлж бүх булшийг ишин нүүлгсэн байна. Харин зүгээр нэг овоолж тавиагүй бөгөөд баг нь хан зэргийг тэр чигтэн яснуудаар хийн эмх цэгцтэйгээр өрч тавьсан. Одоо бол хотын хамгийн алдартай аялал жуулчдын газрын нэг болсон бөгөөд хүмүүст хэсгэн газрыг нь харуулдаг бөгөөд цаашаа энгийн өмс орох хориотой байдаг ба нийт 300 орчим километр урт үргэлжилдэг байна. Гэсэн хэдий ч хүн бүр хязгаарлалтын зурвасыг нухацтай авч үздэггүй байна. 2004 онд хин нэгэн хориотой хэсэг рүү орж нэг том заал мэт газрыг кинотеатр болгон хувиргасан байна. Нилээд удаан үйл ажиллагаа явуулсны дараа олж мэдсэн бөгөөд 20 хүртэлх хүний суудалтай байсан байна. Үүнийг хэн хариуцаж байсан, мөн ямар хүмүүс ийшээ очиж кино үздэг байсан нууц хэвээр байгаа ба тэд үндсэн орцноос гадна өөр ямар нэгэн газраар орж байгаа нь тодорхой байгаа ч тэрийг олж чадаагүй байна. Нэгдүгээрт бичигдсэн энэ сэдэв бол өмнө дурдж байсан Мичиган нуурын тухай юм. Ойролцоо амьдардаг оршин суугчид маш өвөрмөц мөсөн бөмбөлгийн тухай бүгд мэддэг байна. Өвлийн улиралд энэ хаваар хачирхалтай үзэгдэл болдог бөгөөд мөсөн дундуур завтай явах боломжгүй болдог байна. Жил бүр тохиолддоггүй ч саяхны хүртэл мөсөн бөмбөлгүүд гарч ирсээр байв. Зургнаас харахад асар том мөсөн бөмбөлгнүүд мөндөр шиг тэнгэрээс орсон мэт харагдаж байгаа ч үндэ тэд нуурын доороос үүсдэг байна. Хангалттай хүйтг үед усны мандал дээр мөсөн давхраг үүсдэг бөгөөд хүйтрэх тусам хэсэг хэсгээрээ хуваагддаг.
Хэрэв усны температур тогтмол бас тохиромжтой байвал мөс хайлахгүй ба голын чулуун мүлгэр байдагтай ижил төстэй үйл явцаар долгионы нөлөөгөөр илэгдэж эхэлдэг. Эцэст нь тэд хэн нэгэн үүнийг хийсэн мэт гүлгэр бөөрийнхөө болж хувирдаг байна. Та бүхэнд сонсохыг хүсэж байгаа сэдэв байвал комент хэсэгт бичээрэй. Өмнө нэг хүн Бермудын гурвалжны тухай сонсъё гэж бичсэн учраас би Бермудын гурвалжингаар бичлэг оруулсан байгаа шүү. За баярлалаа. Дараагийн бичлэгээрээ дахин уулзцаая.